За өнөөдөр бол 3 дугаар сарын 8-ны өдөр 1857 оны 3 дугаар сарын 8-ны энэ өдөр Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотноо оюутлын болоод гутлын үйлдвэрийн эмэгтэй ажилчид ажлынхаа нөхцөл байдлыг сайжруулахыг шаардаж жагсан байдаг. Тэр дундаа эрэгтэй үйлдвэрийн ажилчдтайгаа ижилхэн цалин хөлс авахыг шаардаж эрхийнхөө төлөө тэмцэж жагсан нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн эхлэл болсон юм а. Энэ тэмцэл нь эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд ижил тэгш эрх хөдлөхийг шаардсан олон зуун жагсаал тэмцлийн шанг татсан түүхэн үйл явдал байсан юм. 1857 онд тэдгээр эмэгтэйчүүдийн эхлүүлсэн тэмцэл өдгөөч төгөлдршөөгүй хэвээр байгаа гэдгийг улс орон бүрийн нийгэмд өрнөж буй асуудал бүхэнд харуулдаг. Бэлэгсэлт чихэр жимсэнд дарагдаад өнгөрдөг байсан энэ өдрийг бид эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хөндлөн ярьдаг өдөр болгон тэмдэглэх болсон нь дэвшил бас төлөвшил. Дэлхийн нийслэл Нью-Йорк хотоос эхлэлтэй эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эрхийн тэгш байдал Монгол улсад өнөөдөр ямар төвшөнд байна вэ? Бид шийдвэр гаргах төвшөнд дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж чадаж байна уу? Энэ нь дэлхийн олон улсын төвшөнд ямар төвшөнд бид нэр эрэмблэгдэж байгаа вэ гэдгийг тоо статистик судалгаанд үндэслэн нэвтрүүлэг бэлтгэлээ үзэгчтэй анхаарлаа хандуулно. Дэлхийн эдийн засгийн форумоос 2006 оноос жил бүр тооцон гаргадаг гендрийн тэгш байдлын тайланд дурдсанаар Монгол улс 2019 оны эцсийн байдлаар гендрийн ялгаатай байдлын индексээр дэлхийн 153 орноос 79-дүгээрт эренблэгдэж дэлхийн дунджаас дээгүр байгаа хэдий ч өмнөх оноос 21-дүгээр байраар хойшилсан юм. Шалгуур үзүүлэлтийг хойш татсан энэхүү үзүүлэлт улс төрийн эрх мэдэл, оролцооны байдал, өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах төвшөнд эрхтгш хангаж чаддаггүй гэсэн үг. Өнгөрсөн 2016 онд болсон улсын хурлын сонгуулиар парламентод 13 эмэгтэй гишүүн сонгогдсон. Энэ нь Монгол улсын парламентын түүхэнд хамгийн олон эмэгтэй гишүүн сонгогдсон түүхэн үйл явдал байсан. Үүгээрээ бид шийдвэр гаргах төвшөнд дэх эмэгтэйчүүдийн оролцоогоо нэмэгдүүлсэн үйл явдал болсон гэж судлаачид дүгнж болдгоо. За гэхдээ дэлхийн нийтийн жишээг хандлага тоо үзүүлэлтийг хараад үзвэл энэ төдийлөн өндөр үзүүлэлт биш ээ гэдгийг судлаачид хэлж байгаа юм а. За тодруулбал дэлхийн эдийн засгийн форумоос гаргасан гендрийн эрх тэгш байдлын тайланд тусгагдсанаар Монгол улс нь улс төрдөх эмэгтэйчүүдийн оролцоогоор 159 орноос 120-т эренблэгдэжээ. Энэ нь өнгөрсөн 2018 оноос 8 байраар ухарсан үзүүлэлт гэдгийг тодтогчээ. Гендрийн ялгаатай байдлын индексээр бид 2006 онд 42 дугаар байрт эренблэгдэж байж, жил ирэх бүр хойшилсоор 2018 онд 58, өнгөрсөн онд 79 дугаар байрт эренблэгдэв. Тус индексээр эхний 5-д Скандинавын Исланд, Норвеги, Финлянд, Швед 1-ээс 4 дугаар байрт байдаг бол Латин Америкийн Никарагуа 5 дугаар байрт, харин сүүлийн 5-д Конго, Сир, Пакистан, Ирак, Йемен улсууд орсон байна. Эндээс харахад хэдийгээр боловсролын хувьд гендрийн ялгаа ихтэй. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн боловсрол эрэгтэйчүүдтэй харьцуулахад нэмэгдсэн хэдий ч нөгөө талаасаа улс төр шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоо бага байгаа нь хэвээр байна. Бид эмэгтэйчүүдийн эрхийг хангах тухай хуульдаа тун тодорхой заасан байдаг. Гендрийн эрхтгч байдлыг хангах тухай Монгол улсын хуулиас 11.1 томилогдох төрийн улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүүсийн төлөөлөл засгийн газар аймаг нийслэлд 15%-аас дүүрэгт 20, суманд 25, хороонд 30%-аас доошгүй байх. 11.2 төрийн захиргааны удирдах албан тушаалтны дотор аль нэг хүүсийн төлөөлөл яамдын төрийн нарийн бичгийн дарга засгийн газрын агентлагийн даргын 15%-аас бусад төв байгууллагын удирдлагын 20%-аас яамдын газар хэлтсийн даргын 30%-аас аймаг нийслэл сум дүүргийн засаг даргын тамгын газрын дарга хэлтэс албадын даргын 40%-аас доошгүй байх. 11.4 төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны дотор аль нэг хүүсийн төлөөлөл илт давам гайлсан тохиолдолд 40-ыг харьцах 60 гисгэн харьцааг хангах гэж тусгажээ. Эдгээр хуулийн заалтууд шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоог хангах тал дээр тунхагийн шинжтэй байдгийг тоо баримт харуулдаг. Дэлхийд даяар судлаачид нэг зүйлийг илэрхийлдэг. Тэр нь юу гэхээр сонгуулийн мажоритар тогтолцоо бол эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмждэг юм аа. Харин сонгуулийн пропорционал тогтолцоо бол эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмждэг юм аа гэдэг. Тэгээ энэ бол манад бол үндсэндээ батлагдсан зүйл л дээ. Шийдвэр гаргах төвшөнд оролцоход санхүүжилт өөрөө нэг том саад бэрхшээл боллоо гэдэг талаас нь ярьж байгаа.
Бид нэр одоо яг үндэ санхүүжилт хаанаас гарах вэ гэдэг өнцгөөс харахаар манад одоо явж байгаа загвар бол ерөөхдөө нэр дэвшигчнэр өөрсдөө за хандвар бага хэмжээний хэлбэрээр цуглуулах замаар ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр нэр дэвшигч өөрөө хэмбэ гэдг нь хэр зэрэг орлоготой бас бүр хамаарат байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо бол бид нар юу гэдэг зүгээр ердийн цалин аваад үзэхэд л эрэгтэй эмэгтэй хүмүүсийн цалингийн дундаж бол 200 мянга орчимтай зөрүүтэй байж байгаа. Тэгэхээр энэ гэхдээ нэг ажлын байрнах цалингийн зөрүү биш шүү. Энэ дундаж эрэгтэй эмэгтэй хүмүүс ажлын байрны зөрүү. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо бол их тийм хүнд хэцүү сорилтын дунд яваа шүү дээ Монголд. Ялангуяа би юу гэж хардаг вэ гэхээр энэ улс төрийн намуудын манлайлал их дутагддаг. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжиж гэвэл энэ улс төрийн намууд манлайлах хэрэгтэй. Бодлого зөв тодорхойлох хэрэгтэй. Хоёрдугаар бид нар энэ улс төрийн өрсөлдөөний тэгш орчныг бий болгох хэрэгтэй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр наандаж мөнгөний сонгол болохгүй байх хэрэгтэй. Тэгэхээр энэ улс төрөөс хамааралтай гэдэг нь улс төрт энэ шийдвэр гаргах төвшөнд одоо очиход ямар хүчин зүйлүүд нөлөөлж байна л гэдэг нь бид харах болчихж байгаа байхгүй юу. За нэгдүгээрт нь мэдээж хэрэг одоо энэ ганцхан эрэгтэй эмэгтэй гэлтгүү бүх хүмүүс тавигдж байгаа нэг том шалгуур бол мөнгөний шалгуур болчиход байна л да. Орлогын болон хөрөнгөний одоо та бүхэн сайхан сонгуулийн өрхөө орноос арлсан дүнг харсан тийм үү сонгуулийн компанид ажлын санхүүжилт тавилбар. Энэ бол одоо энгийн хүмүүсийн тананд ерөөсө багтахааргүй тоо штэ тийм ээ. Тэгэхээр энэ бол ялгаа байхгүй мөнгөгүй эрэгтэй хүмүүст ч гэсэн томоохон асуудал болохоор тоо харагдаж байгаа. Монгол улсын хүн амын 53.4% нь эрэгтэй, 46.6% нь эмэгтэй. Хүйсийн харьцааны хувьд тэнцвэртэй байдаг. Харин хөдөлмөр эрхэлж байгаа 193.6 мянган хүний 39.6% нь эрэгтэй, 60.4% нь эмэгтэй буюу 15.4% нь төрийн албан хаагч байна. Бүгд найрамдах Монгол Ард улсын ардын хурлын 430 депутатаас сонгогдсон 50 гишүүнтэй улсын баг хурл нь 1990-ээс 1992 онд бүрэн эрхээн хэрэгжүүлэхэд 2 эмэгтэй гишүүнтэй байсан. Үүний дараагаар Монгол улсын шинэ үндсэн хууль батлагдсан, парламентын тогтолцоонд шилжин анхны Монгол улсын их хурлын сонгуульд 1992 онд 293 хүн нэр дэвшиж 76 гишүүн сонгогдсноос 4 нь буюу 5.3% нь эмэгтэй гишүүн сонгогдсон байна. Улсын их хурлын сонгуул явагдсан дараагийн жилүүдээр авч үзвэл 1996, 2000 онд нийт нэр дэвшигчдийн 1.5-аас 2.6% нь эмэгтэйчүүд байгаа бол 2004 оны сонгуулиас хойш нэр дэвшигчдэд эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдэж 2012 онд хамгийн өндөр 32% хүрсэн байна. Өөрөөр хэлбэл 2004 оноос өмнөх сонгуулиудад нэр дэвшигч 100 хүн тутмын 2-оос 3 нь эмэгтэй байсан бол түүнээс хойш 14-өөс 32 болж нэмэгдэжээ. Улсын хуралд нэр дэвшигчдэд эмэгтэйчүүдийн эзлэх хувь сонгуул явагдсан онуудаар нэмэгдсэн хандлагыг дагаж сонгогдсон эмэгтэйчүүдийн нийт гишүүдэд эзлэх хувь мөн адил нэмэгдсэн байдаг. Тухайлбал улсын хурлын гишүүдэд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 1992 онд 5.3% буюу 4 эмэгтэй байсан бол 2016 онд 17.1% буюу 13 эмэгтэй болсон байна. Улсын хурлын сонгуульд нэр дэвшсэн болон сонгогдсон эмэгтэй гишүүдийн тоо аажмаар өссөн хэдий ч улсын хурлын дараагаар ажилласан эмэгтэй гишүүд байхгүй байна. Мөн Монгол улсын ерөнхийлөгчийн 7 удаагийн сонгуульд 16 хүн нэр дэвшснээс нэг нэмэгтэй буюу 2013 оны сонгуульд байсан байна. Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо сайдын төвшөнд 12.5, дэд сайдын төвшөнд 38.1, аймаг нийслэлийн засаг даргын төвшөнд байхгүй. За Монгол улсын хөгжил цэцгэлтэнд хувь нэмрээ оруулж буй нийт төрийн албан хаагчдын хүүсийн харьцаанд тандалж судалгаа хийж үзэхэд гүйцэтгэх төвшөнд ажиллаж буй эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 20 гаруй хувиар илүү байна. За түүнчлэн нийт төрийн албанд ажиллаж байгаа 193 мянган төрийн албан хаагчдын 76 мянган эрэгтэйчүүд байгаа бол 116 мянган эмэгтэйчүүд байна. Төрийн албан хаагчдын хүүсийн харьцаа харьцангуй тогтвортой байсаар ирснийг төрийн албаны зөвлөлийн тайланд бичжээ. Төрийн албанд эмэгтэйчүүдийн эзлэх хувь сүүлийн 10 жилийн байдлаар 59-оос 60% үзүүлэлттэй байна. Гэвч төрийн албан хаагчдын ангилал тус бүрд эмэгтэйчүүдийн эзлэх хувь харилцан адилгүй байна. Одоо үзүүлэх тоо баримтаас харахад шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцооны хувь тун тодорхой харагдана. Төрийн үйлчилгээ 71.3%, төрийн захиргаа 59.6% таа. Энэ бол өндөр үзүүлэлт. Харин улс төрд 22.8% нь эмэгтэйчүүд, 87.2% нь эрэгтэйчүүд байна.
Монгол улсад улс төрд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс даруй 60%-аар илүү гэсэн үг. Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо сайдын төвшөнд 12.5%, дэд сайдын төвшөнд 38%. Аймаг нийслэлийн засаг даргын төвшөнд тэг% буюу огт байхгүй. Ийм байгаа шалтгааныг төрийн албаны зөвлөлийн тайланд бичснээр хүн амын уламжлалт соёл, хандлага болон улс төрийн намуудын квот тогтоох үйл явцтай холбоотой байж болохоор байна гэж бичжээ. 2012 оны улсын их хурлын сонгуулиар түүхэндээ анх удаа эмэгтэй 11 эмэгтэй парламентод сонгогдсон. За энэ бол их том амжилт байсан. Өөрөөр хэлбэл энэ бол цэвэр бодлогын хөшүүрэг байсан гэж хэлж байна. 2016 оны тухай яриад байх шиг байна. 2016 онд бол мэдээж 13 эмэгтэй сонгогдсон. Гэхдээ сонгуулийн тогтолцооны эффект бол маш бага байсан. Би бол сонгуулийн мажоритар тогтолцооны дотроо бид нэр хэрэгэлсэн боловч квотыг хэрэгэлсэн явдад нь бол дэмжлэг болсон гэж үздэг. Одоо ч бид нар бол одоо сая 2019 оны 2 сарын 20-ны өдөр бол сонгуулийн шинэ хуулиар батллаа. За шинэ хуулийн 32 дугаар зүйл нь бол эмэгтэйчүүдийн квоттой холбоотой залт байгаа. За нийт сонгогчдын 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх ёстой гэсэн ийм хуулийн залт орж ирсэн. Гэхдээ хэдий ч гэсэн яг үнэндээ бодит байдал дээр эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо дэмжих ийм бодит хөшүүрэг ерөөсөө байхгүй. Одоогийн өрсөлдөөний талбарч улс төрийн нам хамгийн чухал тоглогч шүү дээ. Үндсэндээ бол өөрөөр хэлбэл энэ улс төрт очиж байгаа энэ одоо арга зам гэх юм уу да энэ сувг маань өөрөө бүхэлдээ эхнээсээ гендерийн мэдрэмжтэй байж үр дүн нь гендерийн мэдрэмжтэй гарах гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр улс төрийн нам дотоод арчлалынхаа өрөөнд дотооддоос гендерийн мэдрэмжтэй байх нь маш чухал байдаг. Тийм ч учраас нам доторх квотууд нам дотор шийдвэр гаргадаг маш олон тогтолцоонд байгаа шүү дээ. Шатлсан анхаа шатнаас эхлээд дээд шатны тэр тоолондоо бас гендерийн квотыг хэрэгжүүлдэг эсвэл дэмжлэгүүдийг хэрэгжүүлдэг олон улсын туршлага байгаа. Манай ч гэсэн улс төрийн намууд бол яг 20-30% та дотоод квотууд байдаг. Төрийн албан хаагчдын тоонд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 2009 онд огцом өссөн байдаг. Түүнээс хойш өдий хүртэл 59-өөс 60% тогтмол байсаар иржээ. 2009 онд 36%, 2010 онд 59%, 2011 онд 59%, 2012 онд 60%, 2013 онд 59%, 2014 онд 59%, 2015 онд 59%, 2016 онд 60%, 2017 онд 60%, 2018 онд хамгийн өндөр буюу 60-40%-д хүрчээ. Төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудад эмэгтэйчүүдийн эзлэх хувь яамдын төрийн нарийн бичгийн төвшөнд 7.7%, агентлагийн даргын төвшөнд 3.3%, аймаг нийслэлийн засаг даргын тамгын газрын даргын төвшөнд 18.2% байгаа бол аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын төвшөнд байхгүй байна. Өдрийн яг хуулийн дээр заагдсан байгаа тэр нэг хувь хэмжээ 20-оос доошгүй хувь төр гэж яриад шүү дээ. Тэр хувь хэмжээг нь хэдэн хувь болох хэвээр. Ер нь нэмэгдүүлэх хэвээр. Миний төсөөллөөр бид нар чи хэцүү түүхэн үеүүдийг өнгөрөөж шүү дээ. Ер нь бол миний төсөөллөөр эрэгтэй эмэгтэй хоёр хүн ижил тэгш хэрэгтэй юм бол яагаад 50-50% байж болохгүй гэж. Тэ. Яг энэ үндслээр яг энэ том яллаар логикоор Франц 1999 онд үндсэн хуулинд өөрчлөлт оруулад эрэгтэй эмэгтэй хоёр хүн ижил тэгш хэрэгтэй юм бол сонгуульд сөөлжиж нэр дэвшнэ гэдэг юм зарчим баримтлсан. Энэ яагаад болохгүй гэж. Яг зарим нэг судалгаанууд байдаг хүмүүсийн хандлагын судалгаа гэх юм уу да ерөөхдөө эрэгтэй эмэгтэй нэр дэвшигч байвал алийг сонгох вэ ч гэдэг юм уу. Ийм судалгаанд бол харьцангуй сонгогчд яг судалгаанд хариулахтай бол хамаагүй бол мэдлэг боловсрал одоо юу гэдэг хүүсээс нь бусад хүчин зүйлүүдийг харнаач гэдэг юм уу те нам эдрийг харж болно шүү дээ гэж хариулсан судалгаанууд ер нь гараад байгаа. Хоёрдугаарт нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ нэр дэвших эрхийн квот бол парламентод шууд сонгогдно гэсэн итгэл байхгүй. Энийг сонгогчдоос асуудаг. Сонгогчдын саналаар тодорхойлдог. Тэгээ би хувьдаа юу гэж үзэж байна гэхээр энэс бол айх шаардлагагүй. Биднэрт бол ойрын хугацаанд бол ер нь бол 30% квот хэрэгтэй. 30%-аас яаж илүү ахиулах вэ гэдгийн төлөө дэшээ явах хэрэгтэй. Хуулийн арга механизмаар. Дээр нь би яг улс сонгуулийн хуулинд квот байгаа учраас улс төрийн намын тухай хуулинд квот ер нь бол байх шаардлага байна уу давхцаад байна гэж үздэг байсан. Одоо бол би улс төрийн намын тухай хуулинд ч гэсэн шинэ хууль батлагдахад эмэгтэйчүүдийн квотыг хуульчилж өгөх хэрэгтэй шаардах хэрэгтэй намуудаас гэдэг ийм байр суурьтай болж байгаа. Яг ерөнхийлөгчийн хувьд ч гэдэг юм уу ерөнхий сайд ч гэдэг юм уу яг
шийдвэр гаргач ганцхан хүн байвал хинбэ гэдэг дээр бид нэр буцаад харьцангуй ер нь яг толгой манлайлагч бол одоо аав эцэгч гэдэг юм уу те гэр бүлийн өрхийн тэргүүнч гэдэг юм уу энэ уламж сэтгэлгээгээр одоо хараад эрэгтэй хүн байвал ер нь зүгээр юм шүү гэдэг хандлага бас хамгаалах хэвээр байгаа даа. Нийслэл, дүүрэг, аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад эмэгтэйчүүдийн эзлэх хувь дүүрэгт 33.3%, суманд 14.2% байгаа бол нийслэл болон аймгийн төвшөнд байхгүй байна. Түүнчлэн аймгийн төвшөнд иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдэд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг авч үзвэл 2018 онд Баянхонгор аймагт 24.4% байгаа нь хамгийн их бол Өмнөгөө аймагт 3% байгаа нь хамгийн бага байна. Төрийн албан хаагчдыг байгууллагын төрлөөр хүйсээр ангилан үзэхэд эрүүл мэндийн байгууллагуудад ажиллагчдын 81.3% нь эмэгтэй. Боловсролын байгууллагад ажиллагчдын 76.7% нь эмэгтэй. Тохируулагч агентлагт ажиллагчдын 63.1%, хэрэгжүүлэгч агентлагт ажиллагчдын 56.5%, шүүх, прокурор, шүүхийн шинжилгээний байгууллагад ажиллагчдын 54.3%, соёл урлагийн байгууллагад ажиллагчдын 53.7%, яамны харьяа байгууллагад ажиллагчдын 51.2%, ерөнхийлөгчийн тамгын газар, улсын их хурлын тамгын газар, засгийн газрын хэрэг эрхлэх газар, улсын их хурлаас удирдлага нь томилогддог байгууллагад ажиллагчдын 50.3% нь эмэгтэйчүүд байгаа бол бусад байгууллагад эмэгтэй ажилчдын эзлэх хувь 50%-аас бага байна. Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоогоор нэгдүгээр барьж байгаа нь Руанда гэдэг улс байна тийм. Яг энэ улсыг ингээ Монгол улстай ингээ жишээд аваад үзэхээр дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 1 хүнд ногдох хэмжээ гэхэлэр 1000 гаруй $1000 бол байх жишээтэй тийм. 10 сая хүн амтай энэ улсад яагаад энэ парламентынхаа төвшөнд энэ эмэгтэйчүүдийн оролцоо тийм давмгаа байгаа юм бэ? Эсвэл энэ парламент нь тийм шийдвэр гаргах төвшөнд тийм нөлөөлж чаддаггүй гэсэн үг юм уу? Ерөнхийлөгчийн засаглалтаа болохоор тэгж таарч байна уу? Би энийг бол зөвхөн цэвэр сонгуулийн тогтолцоо л гэж шаарддаг. Сонгуулийн пропорционал тогтолцоог хэрэгэлдэг. Дээр нь бол квотыг хэрэгэлдэг. Сүүлийн 10 гаруй жилийн турш бол энэ улс бол одоо дэлхийд номер 1 байна. Яг хөө иргэний дайнаас хойш бол одоо шинэ улс төрийн тогтолцоогоо байгуулад тэгээд дэлхийн нийтийн хандлагаар бол тий үр дүнтэй тогтолцоо болон квотыг хэрэгжилж чадсан бол ашигтай байгаа юм л да. Одоо тэр Руанда гэж улс чинь нэг 80 парламентын гишүүнтэй тэрний 51 нь хаа улс төрийн эмэгтэйчүүд байх. Тэгээ энэ маш өндөр үзүүлэлт. Ерөнхийдөө тэгтээ энэ бол хэр доктортой байхыг бол хэлж мэдэхгүй байна. Хамгийн доктортой эмэгтэйчүүдийн оролцоо төлөөлөл байгаа улс бол Скандинавын хойд улсууд, Швед, Норвеги, Финлянд улсууд. Тэгээ зүүн Европын улсууд оролцолтой. Тэгээд Монгол бол одоо өнөөдрийн байдлаар бол 17.1% нь бол парламент дахь 17.1% нь бол эмэгтэйчүүдийн төлөөлөл эзэлж байна. Гэтэ энэ нь бол дэлхийн дундаж бол 22% таа байгаа. Азийн дундаж бол 18% таа байгаа. Бид бол Азад дундажаас доогуур явж байна гэсэн юм байна. Гендрийн мэдрэмжтэй сонгогчд боловсралтай одоо тийм сонгогчд хэр олон болсон бол. Ер нь бол өөрчлөгдөж байгаа гэж харж байгаа. Одоо энэ гендрийн тэгшэрхийн чиглэлээр бас одоо юу гэдэг зүгээр байгууллагын сайн дурын ажилтнаас эхлээд өдийг хүртэл 10 гаруй жил ажиллаж байна л та. Тэгээ харахад хүмүүсийн үзэл бодол бол сошиал дээр ч гэсэн их тод харагдаж байгаа. 10 жилийн өмнө бол одоо гендрийн асуудал эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах төрсөн эсвэл эмэгтэйчүүдээс хүчирхийлэл юм байна гэж ярихад хүмүүсийн гаргадаг байсан реакц одоо айгүй өөрчлөгдөж байгаа. Манай байгууллагын удирдлага гэдэг арцаас 10 залуугийн зураг тавихад хүмүүс яагаад эмэгтэй хүн бэ гэж захын хүмүүс асуудаг болсон байхгүй юу. Тэгэхээр хүмүүсийн хандлага бол маш өөрчлөгдөж байгаа гэж бодож байгаа. Тэгээ харин ч бодсноос магадгүй зарим улс орнуудыг бодвол монголчууд харин ч хурдтай өөрчлөгдөж байгаа. 2018 оны байдлаар Америк нэгдсэн улсын төлөөлөгчдийн танхимын 435 суудлын 102 нь эмэгтэй буюу 23.5%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна. Америк нэгдсэн улс энэ жагсаалтын 75 дугаарт бичигдсэн байна. Улс төр шийдвэр гаргах төвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны дэлхийн дундаж хувь нь 24.1. 2018 оны 12 дугаар сарын 1-ний байдлаар парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувиар нэгт Руанда 61.3%, хоёрт Куб 53.2%, гуравт Боливи 51.1%, дөрөвт Мексик 48.2%, тавд Гренада 46.7%, зургаад Намиби 46.2%, долоод Швед 46.1%, 8-д Никарагуа 45.7%, 9-т Коста-Рика 45.6%, 10-т Өмнөд Америк 42.7% байна. Парламентод эмэгтэйчүүд нь эрчүүдээсээ илүү байгаа хоёр улс Куб,
волейбол улсууд багтаж байна. Сонгуульд өгөөд ирэхээр хэн нэр дэвшгүй гэдэг дандаа тойргуудыг судлаад эхэлдэг. Манай сонгогчид угаасаа мажоритар тогтолцоо бол хүнээр сонгодог тогтолцоо. Энэ сонгогчид бол нам сонгох уу, бодлого сонгох уу гэж явах хооронд хэн нэр дэвшиж байна гэдгийг дандаа хардаг. Магадгүй тэр нь илүү мөнгөтэй байх ёстой гэж үлээдэг. Ийм сонгуулийн тогтолцоотой тохиолдолд манай эмэгтэйчүүдийн улс төр оролцоонд ахиц гарахгүй. Бид нар илүү бодлого сонгодог. Тэ улс төрийн намыг институчлэхийг шаарддаг ийм соёл руугаш явсан тохиолдолд эмэгтэйчүүдийн оролцоо хинээс ч хилэлтгүйгээр дэвшлээд ирнэ. Ер нь өнөөдрийн бодит байдал яг таны ярьж байгаа ингээд нөхцөл байдлаас ингээд хараад дүн шинжилгээ хийгээд үзэхэд хизээ бид нар аймаг нийслэлийнхээ иргэдийн урал засаг дарга дээр за цаашлаад ерөнхий сайд за бүр болио бүр ирээдүйн бүр том юм харъя бол хизээ бид нар эмэгтэй ерөнхийлөгчтэй болох болно. Хугацаа. За тийм хугацаа хэлэхэд хэцүү шттэ. Гэхдээ миний ойлгож байгаагаар бол эхлээд улс төрийн намууд нь төлөвшөөд бодлогын нам болох хэрэгтэй байна. Сонгогчтой бид нар бас боловсруулах хэрэгтэй байна тий. Сонгогчд хүн харж биш тий. Орон нутагт тэнд нэр дэвшгөө манай тойрогт юу хийх вэ гэдгийг чухалчилдаг биш болсон тохиолдолд улс орны хөгжлийн талаар ярина. Тэр цагт магадгүй эмэгтэйчүүд нэр дэвшихэд ямар ч бариаргүй байх байх. Гэхдээ энэ цаг ойрхон байгаасаа гэж би хүсэж байна. Хүн амын 1963 оны тооллогын дүнгээр дээд боловсралтай хүн амд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 22.6% байсан бол 2010 оны байдлаар 58.6% болж 2.6 дахин нэмэгдсэн байна. Харин 2011-ээс 2018 оны дунджаар дээд боловсрал эзэмшигчдэд эзлэх эмэгтэйчүүдийн хувь 58.3% байна. Дээд боловсралтай эмэгтэйчүүдийн хувь өссөн хэдий ч шийдвэр гаргах төвшөнд ялангуяа хууль тогтоох дээд байгууллага болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хувьд гендрийн эрхтгч байдлын хуульд заасан квотуудын төвшөнд хүрээгүй байсаар байна. Яг засаг дарга нь бол одоо эмэгтэй хамтрагдаж үзээгүй. Гэхдээ энэ өөрчлөгдөх байхаа. Одоо бид нар сүүлийн үед хүн болгоо энийг бас олж хараад яриад байгаа учраас магадгүй одоо юу гэдэг дарахын ертөнцөөс ч хамаагүй эхлэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Одоо Улаанбаатар оч гэсэн засаг дарга эмэгтэй хүн болж жишээлбэл томилогдвол маш олон асуудлууд ялангуяа одоо хүүхд салхилуулжсэн хүмүүс эмэгтэй Улаанбаатарт ямар хэцүү мэдэн штэ. Тэ хүүхдээ ингээд тэргээ түрээд гарахад аав нар төрдөг байсан бол өөрөөр хэлбэл эмэгтэй хүмүүстэй яг адилхан төвшөнд аав нар төрж исэн бол энэ мэдрэх байсан болов гэж боддог байхгүй. Тэр шийдвэр гаргах төвшөнд гендрийн мэдрэмж гэдэг нь энийг л хэлээд байгаа. Өөрөөр хэлбэл хүн болгоны амьдралд энэ орчинд ээлтэй байна уу гэдгийг хүн болгоны өнцгөөс харж чадчихна уу гэсэн. Хичнээн мундаг ухаантай шилдэг нэг хүн байлаа гэд тэр хүн өөрийнхөө амьдралын туршлагаар л амьдралыг төсөөлнө шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл шийдвэр гаргах төвшөнд хэрвээ эмэгтэйчүүд ганцхан эмэгтэйчүүд гэлтгүү те хүний амьдралыг ч одоо нэг л шинжээний эмэгтэй эрэхтэй тухай шүү дээ. Ямар мэдлэг боловсралтай, ямар орон нутгийн, ямар гаралтай, хөгжлийн бэрхшээлтэй үгүй, бэлгийн цонхоогүй. Энэ бүх амьдралын туршлагууд, энэ бүх хүмүүсийн өнцгүүд тусгагдах тусмаа тэр хүмүүс л ээлтэй амьдралын орчин үүсгэх гэдэг байгаа байхгүй. Тэр тийм л учраас эхний ээлжинд эхнийх нь хаашаа нэг өнцг нь бол гендрийн өнцг байгаа гэсэн. За би тэгтээ 2020 оны сонгуулиар эмэгтэйчүүдийн оролцоо илүү дээшлэх болов уу гэдэг дээр бол эргэлзэж байна. За маш олон саад бэрхшээлүүд байна тийм ээ. Нэгдүгürt бол олон мандаттай мажоритар тойргийг сонгож байна. За олон мандаттай энэ мажоритар тойрог бол эмэгтэйчүүдийн оролцоонд бол хаалттай тогтолцоо. Хоёрдугаарт сонгуулийн өрсөлдөөнийг бид нар тэгш болгох боломж хомс байна. Тэ? Ялангуяа санхүү мөнгөний асуудал бол хүнд байна, тэ? Ийм их мөнгөний уралдаан болж байгаа сонгуулинд бол эмэгтэйчүүд ялт байгуулна гэдэг бол байхгүй. Маш их уналт харагдах байх гэж би зүгээр төсөөлж байна. Яг л бид нар бодлогын үр дүнтэй механизмуудыг хэрэгжилж чадахгүй байна гэсэн юм дүгнэлт байгаа байхгүй. 2016 оных бол хэдийгээр бодлогын үр дүн байгаа боловч энэ нь бол улс төрийн намууд маш хүчтэй сонгогчид туйлширч савлж сонголт хийсэн учраас квотын хэмжээгээр гараад ирж байгаа. Цаашид 2020 оны сонгуульч ямар болох вэ? Энэ бас чиглэлд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ахиц гарах уу гэдэгт бол эргэлзэж байна л гэсэн юм дүгнэлтийг хэлж байна. Гендрийн эрхтгч байдлын тухай тэр дундаа шийдвэр гаргах төвшөндөх эмэгтэйчүүдийн оролцооны талаар ярих болсон. Нэмэгдүүлцгээе гэж уриалагч тоо үзүүлэлт өсөлт дэвшлийг огт харуулахгүй байна. Эмэгтэйчүүдэд зөвхөн төрийн албаны үйлчилгээний салбарт ажиллаж байгаа тоо өсөж шийдвэр гаргах төвшөндөх тоон үзүүлэлт цартсан мэт гацсаар он жилүүд өнгөрсөөр байна.